За, шинжлэх ухаан танин мэдхгүй. Одон өндөр суугийн маань их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. За, энэхүү нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Марат хаан бэлтгэн өргөдөг. Өдрийн мэнд хүргэе. За, өдрийн мэнд хүргэе. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 5 тухын дээд Тансаг вилла, Casa da Vinci, за, эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай Green Score Nature Application одоо ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол их янзын гоё сэдв байгаа. Бурхан хаантаа тооцоо бодов гэдэг сэдв те. Саяны одоо өнгөрсөн дугаарын яг хамгийн эцэст нь бол те Чингис хаан өглөө болгон тангууд улсыг мартаагүй байгаа гэдгийг надад сануулаа гэдэг үйл явцыг хэлсэн. За, тэгээ Одон өндөр суугийн их Монгол улсын түүхийг нэвтрүүлгийг маань те таалан сонсдог үзэг сонсогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За, тэгээд эзэн их Чингис хааны алдар гавьяа агуу гүрний босгосон түүхийг хөөрөндөг их Монгол улсын түүх хэмэх энэхүү дугаарын маань өнөөдрийн дугаар бол мэдээж те нэг л юм игзэгтэй түүхийн нэгэн юм игзэгтэй мөч буюу 29 улсыг дайлаад ирсэн хаан эзэн яагаад тангууд руу яарвчлан мордох болсон тухай өгүүлэх байх юм. За 1219 он Чингис хаан 29-ийн султаантаа дайдахаар зөвлөлдөж тангуудаас те баруун гар бол хэмээн хүсгэд тангуудын төшмөл Ашаагаанбу хааныг дуурхаас нь өмнө бие тоож хэрв хүч чинь ингээд мөксдөж байгаа болвол хаан яах гэж болсон юм бэ гэдэг ийм утга санаатай үгийг хэлдэг. За Монголын элчийг болвол те Чингис хааны элчийг гэсэн үг шүү дээ. Доромжлон буцаасан байдаг. Энэ бол зүгээр нэг юм татгалзалсан үйл явдал биш байгаа байхгүй. Дэлхийн одоо баг эзний сүр хүчийг басамжилсан хэрэг үйл явдал болж байгаа. За Чингис хаан үүнийг сонсоод бол дотроо бол хөмхийгээ зооч те хэрв мөнх тэнгэр намайг ивэж алтан жолоогоо бат хатгаад ирэх юм бол Ашаагаанбу чамтаа би заавал тооцоо бодно хэмээн хандагалаад өрн зүг рүү морцсон баг. За яг энэ удаадаа бол мэдээж 29 улсад алтан аргамжаагаа таслуулсан учраас энэ үйл явдал илүү чухал онцгой ач холбогдолтой байсан учраас тангууд улсыг төр хойш нөргсөн. За 1223 оны 4-р сар те Монголын төрийн төшиг тулгуур улсын ван Мухлаа тэнгэлт хайлсан те. За энэ мэдээ бол алтан ус болон тангуудын чихэнд найдвар болон хөрсөн баг. За Мухлаа он байхгүй босно нь тэдний хувьд бол амс хих хүчээ нэгтгэх боломж байгаа. Олон жил дайсагналсан алтан улс тангууд хоёр гинт найрамдал байгуулж Монголын эсрэг нууцаар өгсөн тохиролцож эхэлж байгаа энэ үйл явдал. За тангуудын шин хаан Ли Дэван гэгч залуу зоригтой нэгэн гарч ирсэн баг. За тэрээр зүгээр одоо ингээд те хаан суухыг хүссэнгүй. Түүний хийсэн ихний алхмууд бол Монголын тагнуулуудын ингээд анхаарлыг татж эхэлсэн баг. Анхаарлын төвд нь орж эхэлсэн. Тэр бол Жунсын хотоо орхиж хатан голоор байгалийн хамгаалт хийсэн Линжэв хот руу улс төрийн нийслэлээ шилжүүлсэн. За өөрийн баруун хилээр те нутаглах Түрк ухсааны аймагуудтай сүлбэлдэж Монголын эсрэг одоо ингээд бүслэлт одоо өөрөө одоо ингээд яах юм бэ? Монголын эсрэг одоо юм нэгдмэл нэг юм хүчийг бий болгохыг оролдож эхэлсэн байгаа байхгүй. За 1224 оны хавар гэхэд тангууд ус аль хэдийн дайнд бэлдэж эхэлсэн одоо те манхны цаадах одоо ингээд юу хэмтэй аймагуудыг өөртөө татаж эхэлсэн энэ үйл явдлаар гэрчлэгдэж байгаа. За тэд одоо мэдээж одоо Чингис хааныг эзгүүд гэсэн үг шүү дээ тий. Одоо Арслангаа эзгүй үед нь бол үүрнээсээ цохох өнөг мэт бодж эхэлж байгаа байхгүй одоо ингэ болж эхэлж байна тий. Гэвч нэг зүйл бол дутуу тооцоолсон байгаа. Тэр нь юу гэхээр Чингис хаан 29-нд ялалт байгуулад хүлээсэн амлалт хэлсэн үгэндээ эзэн болохоор хэдийнэ хүлгийн жолоог зүүн зүгт эргүүлсэн байгаа. За Ашаагаанбу тавьсан тэрхүү их үг тангууд усыг мөхөөх тавиланг аль хэдийнэ зурчихсан гэрээнд гарын үсэг зурцсантай л адилхан юм болж байгаа байхгүй. За Чингис хаан бол амлсан бол биелүүлдэг, хэлсэн бол хэрэгжүүлдэг хаан байсан. Одоо түүний өмнө бол тангуудын шинэ хаан Левэ Дэвангийн залим их биш харин Монгол цэргийн галт шуурга мэттэй ингээд довтлогоо гэдэг зүйлийг бол үзүүлэх л үлдсэн байгаа. За тангуудын хаан Левэ бол алтан улстай гар барьж Монголын эсрэг гэсэн нэгэн зорилгодоор нэгдэж амьдсан баг. За тэд Мухлаа Жанжингийн вангийн үхлийг тэ ашиглан амс гэж хүчээ зузаатгаж байгаа гэж андуурч байгаа бол гэвч тэдний эсрэг хэн явж байгаа хэн дайлаар ирэх гэж байгаа гэдгийг бол өөрсдөө ч гэсэн мэдж байгаа боловч өөрсдийнхөө хүчинд итгэж байгаа энэ үйл явдлаар хэлж байгаа байхгүй. Энэ дээр нөгөө 2 удаагийн аяндаа хийцэн байгаа юу? Тий, одоо нөгөө нэг 2 удаагийн аяндаа хийцэн. 1205 онд, 1207 онд, 9 онд тэгээд 18 19 онд бол нэг хальт дай хийсэн байгаа байхгүй. Одоо энэ 5 дахь удаагийнх нь аян. 5 дахь удаа юм уу? За. За тэгээд Мухлаа ван тэнгэр тайсны дараа бол Чингис хаан бол мэдээж өөрөө яг дундад Азад байсан шүү дээ, 29 улсад. За ингээ алс холын аян дайнаас те нэгэн тушаал буулгасан байгаа. Тэр нь юу вэ гэхээр Мухлаан залгамжлагч ердөө 27 настай залуу те бор. За энд бол одоо хаягдсан байгаа байхгүй. Бор бол мэдээж одоо Чингис хаантаа дундад Азад 29-нд явж байгаа. За энэ бол эзэн хаан түүнийг те дундад Азаас шууд алтан улсын зүрх рүү эцэг вангийн хийж байсан үйл хэрэг
дайныг үргэлжлүүлэн хийхийг чиглүүлэн илгээсэн баг. За. Тий. Борын цэрэг бол яг л говийн элсэн шуурга мэт замдаа одоо тааралцсан бүхнийг арчин одож байсан. За тэд бол Шажау гэд хотыг бүтэн нэг сар бүсэлж өсөглөн ядаргаа одоо гэд те цус одоо гэд тулааны эцэст буулган авч тангуудын хил рүү улам гүн нэвтэрсэн байдаг. 1224 оны намар Тэнгэрээс одоо ингээд навчш биш суммаар ингээд бороо бууж байгаа те энэ үйл явдлыг ингээд төсөөлөд бодоод үзэх юм бол Шанжао хотыг бүтэн нэг сар бүсэлж өсөглөн ядаргаа энэ бүх зүйлүүд нь бол мэдээж тангууд улсад бол илүү том дарамт ирж байгаа байхгүй. За тэгээд тангуудын одоо ингээд алдарт жанжин Тахай гэдэг хүн бол борын одоо ингээд өдөрцөн их зэрэгтэй ингээд нүрт болсон. За энэ бол зүгээр нэг юм бас дайн тулаан биш. Ам өрссөн те ингээд дайн тулаан. Тангууд бол их нутгийнхаа төлөө эцсийн тусал цусаа хүртэл тэмцэж байгаа энэ үйл явдал. Харин монголчууд ялалт байгуулсан ч энэ ялалтын үн цэн бол бас л нэлээд өндөр төлбөртэй байсан. Мянган ирлэх Монгол дайчид те энэ жавгийн хөрсөнд мөнхөд нойрсож халуун цуссан те одоо ингээд тэнд одоо ингээд мөнхөрж байгаа. Ийм үйл явдал болж байгаа байхгүй. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Хоризонт байлдчих үед тангуудтай бас байлцаар л байсан. Байлцаар байгаа тий. Хоёр тал зэрэг байлцсан гэсэн. Одоо нэг угаасаа явахдаа нөгөө мухлаг ван болгоод атон улсын дайныг үргэлжлүүл гэсэн байгаа шүү дээ тий. За тэгэхээр энэ үйл явдал нь бас одоо ингээд цаашаа үргэлжилж байгаа гэсэн үг байхгүй. Тангуудын байрал нь одоо аль хэсэг? Тангууд одоо яг их Монгол улсын өмнө зүгт тий баруун өмнө зүгт байгаад байгаа байхгүй. Баруун өмнө. Тий. Тэгэхээр тэр чинь бол нөгөө юм дундад Аз руу гарах, торгоны замд хяналт тавих тий энэ бүс нутаг. Ер нь тэр сүн улс тангууд улс те алтан улс эдгээр улсуудын одоо гол зангилаа худалдааны зангилаанаас ашиг олдог улс гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас нэлээд баян тансаг те ийм улс. За ялалтын дараа бол монголчууд бол тангууд нутаг руу те улам гүн орж Инжоу хавийн нүүдэлд одоо ингээд нүүлчдийг цээрлүүлсэн баг. За тэдний мянган толгой мал сүргийг те дайны алз болгон тууж оцнон зөвхөн эдийн засгийн хохирол биш. Тангууд улсын амин сүнс одоо тэрийг тэжээгч те хүчийг нь бол тасалсан хэрэг байсан баг. За Тэнгэр дэвээгцэн Чингис хаан алтан жолоогоо аль хэдийнэ тангууд улсын зүг эргүүлсэн. Ашааганбуугийн басамжлал Ли дэвээгийн зайлмих Тахай жанжны эсэргүүцэл энэ бүхэн бол удахгүй ирэх одоо те Чингис хааны дайны өмнө бол хэр бэлтгэлтэй байгаа вэ гэдгийг нь харуулж байгаа байхгүй. За залуу жанжин бор бол өөрийн эцэг Мухлаа вангийн нэрийг ийхүү тулааны талбарт тамгаж эхэлсэн. Гэвч тангуудын хувь заяа хэрхэх вэ? Чингис хаан биеэр ирэхэд юу болох вэ гэдэг зүйл бол бас л хүлээгдэж байгаа те. Хоризмын аян дайнаас ялалтын төгөргөн Чингис хаан бол те хааны мэлми тангууд зүг ингээд чиглэсэн. За энэ бол зүгээр одоо ингээд тангууд руу бол довтлох энэ үүд хаалга нэгж байгаа байхгүй. За эзэн хаан тангуудын Лева Тэван те эцсийн боломжийг олгож угсаа залхамжлах хан хүүгээ барьцаан дийлгээ гэдэг Чингис хааны шаардлага очсон баг. За Ледэван хаан бол татгалзан хариу илгээсэн. Энэ нь бол Монголын их гүрний өмнө өвдөг сүгдэхгүй гэсэн эрс шийдэмгийн илэрхийлэл гэж ойлгож болж байгаа. Гэвч үүний цаана бол илүү ноцтой нэгэн нууц мэдээ бас задарсан баг. Тэр юу вэ гэхээр тангуудын ордонд монголчуудын эртний өстөн 8 аймгийн үлдэгдэл Чилихэ Сикун гэдэг хүн нуугж исэн байгаа байхгүй. За энэ бол Чингис хааны хувьд бол гал дээр тос нэмсэн хэрэг болж байгаа. Тангууд зөвхөн цэрэг хөдлөхгүй байгаа хэрэг биш. Харин Монголын төрийн занал дайсныг өвөртөө тэс дулаацуулж одоо өвөртөө одоо илсүүлсэн. Энэ үйл явдал байна. За энэ мөчөөс эхлэл нь бол дипломат харилцаа бол дуусгаруулж дайны бүрээ одоо нэргэх нь тодорхой болж эхэлж байгаа. За тангуудын одоо дотор бол дайныг дэмжигч улс орноо зөвхөн тулалдаж байж аварна гэсэн одоо үзэх үзэлтэй юм бүлэглэл хүчтэй байсан баг. Тэдний үзэл санааг бол Жан Гүнлүү гэгч төшмөл нэгтгэн хаандаа юм бодлогын бичиг өргөн барьсан баг. За тэрхүү бичигт юу гэсэн байдаг вэ гэхээр дайн ба өсөглөнд нэрвдэж гэр орноо орхин дөрвсөн ардуудыг буцаан авчирээ. Тэдэнд орон гэр хүнс тэжээл хувцас хунарыг нь өгч сэтгэлийг нь дэмжээ. Ард олон бат зогсвол улс орон оршин тогтно хэмээн өгүүлж байсан байна. За энэ бол тэ мөхчгүй гүрний ард төмнөө нэгтгэх гэсэн эцсийн оролдлого. Тангууд үндэсний сүүлчийн одоо баг боломж гэх юм одоо тэ ийм зүйл байгаа байхгүй. Тэд ялагдах нь бол тодорхой. Дайнд бол тэ эсрэг тал нь хэн байгаа вэ? Хоризм улсыг буулгаад ирсэн тэ их эзэн Чингис хаан. За одоо тэндээс ийшээ Хоризм улс руу явж байхдаа хэдэн зэрэгтэй байсан. Одоо харин нөгөө нэг Хоризмын хот болгоноос ч одоо нөгөө нэг урдаа барих цэрэг гэдэг ч юм уу те. Ийм цэргүүдийг авчирж байгаа. Хүч нь улам л зузаар нь гэхээс биш одоо те. Солорн гэсэн бол баг байхгүй байгаа байхгүй. Ли Дэвэн хаан бол түүний зөвлөхүүд нь бол Монгол цэргийг эсрэг бүх нийтийн дайныг бол сонгосон байдаг. Гэвч тэдний энэ шийдвэр бол тангууд улсыг аврах бус харин газрын хөрснөөс арчигдах зам руу хөдөлж байгаа л энэ үйл явдал болж байгаа. За тангууд бол мэдээж баруун Сяа ус те. За энэ бол торгоны замын одоо ингээд торгоны замын хамгийн чухал мөрөн байгаа байхгүй. За шар мөрний одоо ингээд заагт ингээд суурин хөдөө аж ахуй ба нүүдлийн эдийн засгийн
ингээд хамтна гэж хэрэгжүүлдэг ийм ус байгаа. Тэгээ энэ газар зүйн бол нэг талаараа худалдаа, татвар, услага тариалан, хот бэхлэлттэй тулгуурсан тогтвортой нөөц бүрдүүлэх боломж олгосон. Нөгөө талаар умардын нүүдэлчдийн морин цэргийн маневрт эмзэг, хөндөй гол мөрний дагуу одоо ингээд дайралтанд өртөмтгий ийм одоо ингээд газар гэсэн үг. Тангуудын хамгийн том одоо ингээд материалыг өв болох үйл явдал материалагч гэжтэй одоо ингээд археологийн бас судалгаа байгаад байдаг л да. Энэ бол тангуудын хааны одоо 9 хаадын бунхан 271 дагалдах булш гэх мэтийн зүйлүүд тэгээ усан хамгаалт Монголд гэдэг зүйл нь одоо хүртэл хадгалагдаж үлдсэн байгаа байхгүй. Тэгээ тэр тангуудын хаадуудын оршуулж байгаа оршуулгын үйл явцыг харах юм бол бас нэлээд хүчрхэг байсан гэдгийг эндээс давхар харж болж байгаа юм тий. За мэдээж монголчууд бол өмнө нь бол хэд хэдэн одоо довтлоод үзсэн тангуудтай бол дайн хийгээд үзсэн. Гэтэл одоо бол дайн хийх явц болгондоо тангуудтай хийсэн, дараа нь Алтан улстай дайн хийсэн, дараа нь 29-тай хийсэн. Монголын дайны тактик бол улам л нарийссан байгаа тий. Улам л сайн болсон гэсэн үг. За тэгээд юу яаж байгаа? Жанг үнлүүгийн одоо ингээд те ихтгэл тэр ихтгэлд ийм зүйл байгаа байхгүй. Дайн өсгөлөнгийн үеэр утгаасаа зогцсон хүмүүсийг буцаан авчирч гэр байшин хувц сунараар сэлгэх гэсэн байгаа шүү дээ. Гисэн хэдий боловч дараа нь бас хид хідэн чухал асуудлуудыг хэлэлцсэн байгаа байхгүй. Энэ хэлэлцсэн асуудал дотор нэгдүгürt бол дайныг хурдан эхлүүлэхгүй тулд бэлтгэлээ хангахын тулд хаан хүүг Монголд илгээж Чингис хаанд хүргэх. Хоёрт бол нурж эвдэрсэн хот усан сангуудыг сэргээж хамгаалтанд бэлдэх. Дайсантай болвол одоо 1000 ли буюу 500-аас 550 км те 300-аас 350 км ч гэж үздэг. За энэ газар хилэлдэг Хээсигийн зам дагуу барьж байгуулсан бүх цайз эвдэрч сүйцэн эсвэл нурсан байдаг. Айл болох хурдан сэргээж байлдааны бэлэн байдалд оруулах гэж байгаа байхгүй. 3 дугаарт бол хориглон байлдахад сурган боловсруулах. За Жан Гүнфүүгийн саналаар бол улс байгуулахад гол тулгуур болсон Алтан улс, Сүн улстай хэдэн үеэрээ дайтарч сурсан ордсын Цян нарыг цэргийн тулгуур болгох. За тэгээ тангууд болон Алтан улсын хил дээр дохионы бүтэц байгуулж тагнуул зохион байгуулах. Хэрвээ хоёр талын айл нэг нь хүнд байдалд орвол нөгөө тал нь тусалж байх аваас цэргийн сэтгэл санаа өндөр хинч бидэнд лүү довтолж чадахгүй болно гэж. За ингээд 5 дугаарт бол цэрэг аримдаа нөөц бий болгохын тулд хатуу эдийн засгийн бодлого явуулах, сайд ноёдын цалин бүлэг багасгах хэрэгтэй. Хоол хүнсний нөөц сайтай цэрэг бат бэх байдаг. За 6-аад бол аятаа одоо тохиромжтой хүлээж байгаад дайсныг буц цохих гэсэн ийм саналуудыг дэвшүүлсэн байна. За гэтэл 1225 оны үйл тангуудын нутагт хүйтэн жавар за ингээд жавартай хамт Монголын цэрэг бол бас давхар орж иж байгаа байхгүй. Өвлөө. Тий. За ингээд Монголын эсрэг бол тангууд бас бол тий ингээд албан ёсоор дайнаа зарлжлаа штэ. За энэ бол зүгээр нэг одоо бас юу юм те их Монгол улсын эсрэг шийдсэн дайны одоо ингээд зүгээр нэг хэсэг юм болчихж байгаа байхгүй. Гэвч одоо хаан эзний сонор соргог Чингис хааны тий мэдээ бүхэн түүний гарт ингээд зангилаатай байсан. Тагнуул туршуул гэдэг аргыг бол монголчууд хамгийн сайн хэрэгэлдэг тий. Чингис хаан нутагтаа зусаж хүчээс хэлбээд тий тангуудыг ирэх муу одоо ингээд мэдээний давтамж ойртох тусам Чингис хаан шийдвэрээ гаргасан байдаг. Тэрээр цэргээ шинээр тоолж аян дайнд бэлтгэж эхэлсэн байна. За тэгээ энэ дайнд бол цагаатаа бол тий цагаадаг бол нутгийн одоо ингээд баруун жигүүрт орд олон одоо нөгөө дундад Ааздаг гэсэн үг шүү дээ байрлаж ард талыг батлан хамгаалахыг хариуцуулсан байна. Харин хайрт одоо бэр сорхотон бэхийн одоо бие давхар байсан учраас тулуй бол эхнэрээ одоо төрүүлчихэд тий одоо эхнэр нь одоо төрснийхэн дараа одоо ингээд тулуй араас нь ирэх ийм зүйл бодсон байна. Харин хаан бол өөрийнхөө дэргэд өгөөдөө болон эсвэг хат нарыг ингээд төшиг болгон авч явсан байна. За тулдааны талбарт гарахаас өмнө хаан тэг гэр бүлийн дотор нэгэн сонирхолтой яриа өөрнөсөн түүх бас түүхэнд үлдсэн байдаг. За хоёулаа хамтран ажиллагчаа танилцуулж чадаа. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар 5 тухайн дэд Тансаг вилла Casa da Vinci ажиллаж байгаа. За тэгэхээр NCD группийн барьж бүтээн байгуулж байгаа Casa da Vinci төсөл дээр одоо энэ төсөл дээр онцлог нь гэх юм бол кондо болон вилла гэдэг энэ орон сууц хэрэгдэт байгаа шүү дээ. Тэгэхээр кондо болон вилла нь айл бүрийн зочны өрөө урагшаа байгаль толдох харуулцтай 3-аас 6.2 м хүртэлх өндөр таацтай. Тэгээд 4-5 давхар орон сууцнууд бөгөөд хамгийн гол нь Casa da Vinci төслийн үндсэн концепцийг алдагдуулахгүйгээр хаус сутганы зэрэглэлийг хэвээр хадгалж давхартаа зөвхөн 2 айлтай. Тэгээд нэг барилгад 4-9 айлтай байхаар төлөвлөгдсөн нь таны хувийн орон зайг бүрдүүлэхээс гадна хүн амын нэгтрчлийг хамгийн бага түвшинд байлгаж амар тайван амьдрах боломжоор хангаж байгаа юм. За тэгэхээр Casa da Vinci төслийн энэ кондо болон вилла орон сууцнууд маань 260 м квадраттай нэг давхрын
дуплекс вилла нь гаднаа хувийн эдэлбэр газартай, цэлгэр саруул террастай, тэгээ 6.2 м өндөр таацтай, 4-5 давхрын айлууданд цэлгэр том террастай гэдгээр онцлог. За тэгэхээр кондо болон вилла сууцны 1-р ээлж нь ашиглалтанд орцсон. За 2-р ээлж болон 3-р ээлжүүд нь энэ 2026 оны 3 сараас эхлүүлээд одоо шат дараалтаар ашиглалтанд орж байгаа. Тэгэхээр загварын бүх байрнууд нээлттэй. Та бүхэн маань хаан уул дүрэг 23 дугаар хороо Арцдын ам нүхтийн зам дагуу Casa da Vinci төсөлтөд очиж танилцаарай. За тэгээд 75 тэг 7 50 50 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч болж байна. 75 тэг 7 50 50. За тэгээд бид бүхнийг дэмжиж ажиллаж байгаа 5 духийн дээд Тансаг вилла Casa da Vinci төсөлтөд баярлалаа. За баярлалаа. За тэгээд мэдээж нөгөө сонирхолтой яриа гэр бүлийн дунд өргөнсөн гэсэн шүү дээ. Тэрний юу гэхээр тулуй одоо ингээ ханху араас нь гүйцэж ирэхтэн Чингис хаан бол дотроо шийдвэр гаргаад өгөөдөө болон хүү одоо гүйгийг нь ингээ буцаагаад гүйг хүлгэн нарыг нь тэгээд нутаг буцаахаар болж байгаа байхгүй. За тэгэн гут нь өгөөдөө яасан бэ гэхээр Чингис хаанаас хишиг хүртээгэж гэж хүссэн байгаа. За. Гэтэл Чингис хаан надад одоо юу ч байхгүй. Байсан бүхэн маань тулуйх болсон гэсэн энэ үгийг ингээ хариулсан байдаг. За энэ нь бол тулуйг бол гол голомт те сахигч отхон хүүгийн хуваар өв хөрөнгөө өгснөө баттгаж байгаа хэрэг үйл явдал байгаа байхгүй. За ухаан тулуй хаан хүү бас тэр үед тэр даруй те ахта болон одоо ингээд дүү нартаа бэлэг хүртээж ах дүүсийн барилгыг болон баттгсан гэсэн энэ юм ярьж байдаг. За энэ цаагаараа бол яг юу хэлээд байна гэхээр мэдээж тулуй бол гал голомт Чингис хааныг таалт өгсөний дараа бол Монголын их цэргийн ихэнх хэсгийг тулуй захирч үлдсэн. Тэгээд одоо авраг буюу те Монгол нутаг бол тулуйн эзэмшил байсан гэдэг энэ санаагаар бол саяны өгүүлбэр бол бүтэн нотлогдож болж байгаа юм тий. За эзэн хаан өгөөдөг буцаасан ч түүний хүү те ирээдүйн их хаан гүйгийг онцгойлон санаа тавьсан байна. Тэрээр юу гэсэн бэ гэхлээр мянганы захирагч чууху буяаг дуудаж ирж байгаа. Чи энэ хүү зориулж хоол ундыг нь бэлтгэж асран халамжилж байх хэмээн тушаасан байдаг. За энэ бол аян дайны хатуу хөтүү дундч ирээдүйн залгамжлагч нартаа анхаарал тавьж байгаа. Тэдний эрсдлээс хамгаалж буй одоо ингээ их хааны алсын хараа гэж үзэж болохоор байгаа байхгүй. За гүйг бол энэ цаг үед бол яг хэдтэй байсан бэ гэдэг санаа гарч байгаа тийм. Гүйг бол яг 1206 онд их Монгол улс байгуулагдсан үед төрсөн шүү дээ. За тийм болохоор одоо нөгөө нэг хүүд минь нэр хайрл гэдэг мухлаа жанжин хэлсэн чинь мухлаа болохоор нөгөө барс жил төрсэн тийм. Их Монгол улс байгуулагдсан барс жил төрсэн учраас барын зулцэг гүйг тийм. Гүйн одоо за тэгээ гүйг гэдэг нэрийг хайрлсан гэж ярьдаг байхгүй. За тэгтэл бол одоо цаг хугацаа бол 19 настай хүү аж тарах гээд байгаа. Тийм байна. Тийм. Тэгэхээр энэ бол магадгүй нөгөө өгөөдөө хаан тэг өгөөдөө хааны чинь хаан ширээнд гэрээсэлж гисэн араас нь ахмад хүү гүйг бол хаан ширээнд суух ёстой гэдэг энэ санааг бас давхар тийм баримтлаад явж байгаа энэ үйл явдал болоод байгаа. За ингээд 1226 оны хахир өвөл их Монгол улсын цэрэг тангуудыг чиглэн ангийн голыг гатлан довтолж явсан. Гэвч хувь тавилан хэний ч төсөөлөөгүй нэгэн сорилтыг эзэн хаанд толгосон баг. За энэ юу гэхээр ард бухад олон хулан авлаж явах үед хааны хүлэг өргөж одоо яг ингээд дэлхий дахныг чичрүүлсэн эзэн хаантай мориноосоо унж гимцэн байдаг. За тэгээд ингээд цоорхоо гэдэг газар дээр цоорхоод гэж ингээд бууч хоноход хаан эзний бие чилэрхэж өндөр халуурч одоо шүн хонсон байгаа байхгүй. За тэгээд их хааны бие чилэрхсэнийг бол харсан жанжин дөшмөлдөө те бүгд сэтгэл санаанд зовж цэргээ буцааж хааны биеийг сувлий хэмээн хилэлцэн байдаг. Гэвч Чингис хаан халуундаа шатаж хөвцөн ч ухаан гам мэт хурц байсан баг. Тэрээр юу гэсэн бэ гэхээр тангууд иргэнтэй биднийг зүрх алдаж буцлаа гэж басамжлах болно. Эхлээд илч илгээ. Би сувилж тэдний хариу үгийг сонсоод буцах хэсгээ шийдий гэж өгүүлсэн байгаа байхгүй. За энэ бол өвчин зовлонгоос илүү төрийн сүр хүчийг дээдлсэн хаан хүнний амнаас гарах ёстой. Тийм л хатуужил гэсэн үг байгаа байхгүй. За гэвч тангуудын талаас ирсэн хариу бол гал дээр тос нэмсэн ийм л хариу ирж байгаа. За өнөөх хашаа гамбуу гэдэг үгчин хүнчэндээ дахиад их үг хэлсэн байгаа байхгүй. Тэрээр илчийг доромжлон дайсагнах үгсийг би хэлсэн юм. Хэрв та нар тулалдаж сурсан юм бол Алшаа нутагт хүрээд ир. Тэнд хатгалдъя. Хэрв та нарт алт мөнгө эд агуулс хэрэгтэй бол ярга иржүхт зорж ир гэж байгаа байхгүй. За хэмээн ингээ монголчуудыг зүгээр нэг юм дээрэмчин тонуулчд мэтэр ингээ басамжлан буцаасан байгаа байхгүй. Энэ бол зөвхөн одоо ингээд хааны бус нийт Монгол одоо үндэстнийг доромжилсан үйл явдал үг боллоо явчихж байгаа. За элчийн авчирсан энэ үгийг сонсоод халуундаа шатж байсан Чингис хаан орноосоо үнэлзэн босоод түүний нүдэнд одоо мэдээж хамаг уурна баг гал дүрлцэж байгаа шүү дээ. Чингис хааны ч одоо хөрөг зургийг харахаар ч баг гал дүрлцэж байгаа юм харцтай байдаг шүү дээ. Тэгэл хэлсэн байгаа байхгүй. За тэр ийм их үг хэлгүүлж байж бид яаж буцах вүлээ? Өгсөн ч гэсэн тэр их үгнийх нь хариуг өгөхөөр шавдъя. Явъя хэмээн дуу алдсан байгаа байхгүй. Тэгээ тэнгэр өөд одоо ингээ мөнх тэнгэр чи мэд хэмээн андгаалаад өвчин зовлонгоо умартан Алшаа нутгийг зорж хөдөлсөн байгаа.
За энэ бол тангууд улсын хувь заяа эцэлсэн шийдэгдсэн одоо дэлхийн түвшинд хамгийн хатуу өшөө авалтын эхлэл гэдэг ч юм уу ийм зүйл байна. За ингээд өвчин зовлондоо баригдаагүй одоо хааны хүсэлтэй бол одоо Ашаагийн талд ямар их цус асруулсан бол гэдэг зүйл байна. За яасан их дарамжил шандгүй хүмбэ гэдэг ч юм уу те. За ингээд тангуудын Ашаа хаан боо хэлсэн үгнийхээ төлөө одоо ямар үн цэнтэй үг төлж байгаа вэ? Тэ ямар төлөөс төлж байгаа вэ? Улсаа мөхөж байгаа шүү дээ. Ийм үйл явдал болж байгаа. За ингээд Ашаа хаан боогийн басамжлал Монгол дайчдын зүрхэнд өшил зангидаж хаан эзний халууныг мартуулсан ийм үйл явдал болж байгаа. Ингээд 1226 оны хаврын тэргүүн сар тэг ингээд дэлхийд дөнгөж гисэж эхлэх үед их Монгол улсын цэрэг онгийн голоос хөдөлсөн баг. За энэ бол зүгээр нэг аян дан биш их үгний хариуг бол авахар морцсон тэнгэрийн гисгээл гэж хэлж болохоор үйл явдал байгаа байхгүй. Тэгэхээр өвөл дайцсан бол таарч байна тий. За тэгээд их цэргийн цуваа ингээд сүрлэг ингээд сайхан 3 уулыг дамжаад тий тангуудын одоо баруун хойд хил хязгаар эзний голын чиглэлд хар салхи мэт товтлоо орсон баг. За ингээд тангуудын түүхэнд сурулж болох одоо Сишиасу гэдэг шийгээд энд одоо ингээ монголчуудыг бол 100 мянган цэрэгтэй орж ирсэн гэж тэмдэглэсэн байдаг. Тэд нар бол тэгэл яг өндөө л айц хүзээч одоо нууч чадаагүй гэж байгаа байхгүй. Гэвч түүхч Мартин бүний үзэж байгаагаар бол Чингис хааны удирдлагад 70-аас 80 мянган шилдэг дайчд байвсан. Тооноос илүү чанарыг хэрхэмлдэг монгол цэргүүд те. За монгол цэргийн хувьд бол энэ бол ямар ч улсыг газрын хөрснөөс арчихад хангалттай хүч гэж үзэж болно гэдэг санаа хэлсэн баг. За тангуудыг тайлахын өмнө Чингис хаан нэгэн сонирхолтой зан үйл хийсэн гэдэг гэж. За тэрээр бол цэргээ шинээр тоолох явдал байсан баг. Энэ бол зүгээр нэг бүртгэл байгаагүй гэж байгаа байхгүй. Нэгдүгürt урт удаан хоризмын аян дайнаас ирсэн туршлагатай дайчтай шигшиж хүчийг нь дахин хуваарлах. За хоёрдугаарт бол тангуудын бэхэлсэн хэрэм Ашаагийн тал нутагт ингээд тохирсон шин тактик, шин зохион байгуулалтыг эзэн хаан өөрөө гардан хийсэн байдаг. Тэрээр цаг хугацааны хүчин зүйл, стратегийн ашигыг хинээс ч илүү мэдэрдэг байсан тул ухрах ирэхгүй тулаанд цэрэг бүрээ нэг бүрчлэн мэдэрч байж хөдөлсөн гэдэг энэ санааг хэлдэг. За эзэн хааны бие чилэрхүү. Өндөр халуунтай байсан ч тэрээр морин дээр цэг сууж явж байгаа энэ дайнд. За цаг хугацаа одоо ингээд түүний эсрэг байж болох ч түүний хүсэл зорилго цаг хугацааны одоо эсрэг ингэж ажиллаж байгаа ийм үйл явдал байгаа байхгүй. За гурван сайхан уулын ориглоос тангуудын нутаг харагдахад Монгол цэргийн уухаа тэнгэр хадалд одоо цорьж байгаа ийм үйл явдал болж байгаа. За гэтэл энд бол бас нэг өөр үйл явдал болж байгаа байхгүй. Тэр нь юу гэхээр төд удалгүй одоо яг ингээд тангууд улсыг яг гэдэг нэг мөхөөдгийн даваан дээр Чингис хаан бүр өндөр илүүгээр халуурч байгаа энэ үйл явдал болж байгаа. Дайны байдал бүр хэцүү болж байгаа За гэтэл тангууд улсын хаан нь өөрөө одоо ингээд хүчээр одоо бууж үгээгээд ойр төрлийн хэдэн мянган хүнээ дагуулад ингээд дагуулад орж ирж байгаа. За ингэж дагуулж орж ирж байгаас зүйл үйл явдал нь юу гэхээр Чингис хааны өөрийнх нь бол эцсийн бодож исэн бодол байгаа байхгүй. За тийм ч учраас Чингис хаан бол тэр бурхан хааныг шудраг хаан гэж өргөмжлөөд тэгээд цаазалсан байдаг. Харин одоо нэг хэлсэн одоо өр хүүхдүүд энэ хүмүүсийг нь бол амьд үлдээсэн. За ингээд тангууд улсын ихэнх газар нутгийг бол сая хамт явсан 9 үед бол сойрхол болгож өгсөн гэл ингэж ярьдаг. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулах уу? За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эко үйлдэлийг ногоон оноогоор Green Score Nature ажиллаж байгаа. За энэ ямар учиртай юм гэхээр ногоон оноо байгал гээд нийтэд үйлчлэх төрийн бас байгууллага байдаг. За энэ газар маань бол 2013 онд байгуулагдсан. Тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бас байгууллага байна. Тэгэхээр тогтвортой хөгжил, байгаль дээлтэй, ногоон хөгжлийн чиглэлээр нийгэм тустай сайн дурын оролцоог нэмэх, дэмжих, зөв дадлалд хөтлөх зорилготой платформ хөгжүүлж эхэлсэн. Платформ. Тэгэхээр яаж ийм гэхээр бид нар одоо жишээлбэл Facebook гэдэг юм хэрэглэдэг Энэ бол платформ. Instagram бол платформ. Тэгэхээр ямар нэгэн аппликейшн гэдэг юм энэ зүйлсүүд маань ямар нэгэн ийм платформ л байх гэдэг. Тэгэхээр энэ платформ нь юу вэ гэхээр хүмүүсийг өөрсдийнхөө өдөр тутамдаа хийж байгаа амьдралын хэм маяг хэвшлээсээ бас байгаль ээлтэй зүйлсүүдийг нь өөртөө хэрэгжүүлдэг болъё, нэмж хийдэг болъё. Ингэснээр байгальдаа ээлтэй байх энэ зүйлийг нэмтүүлээд өгч байгаа. Тэгэхээр одоо байгаль дээлтэй хүнс худалдаа эрхэлдэг компаниуд, байгаль дээлтэй үйлчлэгээ эрхэлдэг компаниуд гэх мэтлэн тэр хүмүүстэй холбогдоод нөгөө талдаа иргэн шууд холбосон буюу энэ аппликейшнаар яах юм гэхээр та гар утсан дээр Green Score Nature гэдэг аппликейшн та суулгачих юм. За тэгин гутал энэ аппликейшнтэй хамтран ажилладаг 40 олон байгууллага байгаа. Тэр байгууллагуудаас бүтээгдэхүүн үйлчлэгийн худалдан авах болгондоо та өөртөө ногоон оноо цуглуулна. Жишээлбэл алхалт
ногоон худалдан авалт, ногоон тээвэр, сайн дурын ажил, дахин ашиглалт, дижитал хэрэглээ, эко ногоон барилга, энерги хэмнэлт. Гэх мэтчлэн энэ зүйлсүүдээс та өөртөө оноо цуглуулсаар байх юм. Өөрийнхөө өдөр тутмын амьдралдаа хийж байгаа үйлдэл болгоноосоо. Энэ оноонуудаар яах юм гэхээр эргүүлээд нөгөө байгууллагаас авж байгаа бүтээгдэхүүн болон үйлчлэгэн дээрээсээ оноогоо асуулаад урамшуулал хямдрал идээд явах боломжтой болчихж байгаа. Ингээд нэг өсөндөө одоо Green Score Nature гэдэг энэ аппликейшн дээр яг одоо эх орноо хайгаладаг, байгаль дэлхийгээ хайрладаг хүмүүсийн нэг юм том одоо нөлөөллийн бүс үүсээд эхэлж байна л гэсэн үг тийм. За тэгэхээр та бүхэн маань өөрийн Samsung одоо Android юу гэдгийг iOS гэдэг чтэй тийм. Энэ бүх төрлийн гар утаснуудынхаа одоо аппликейшн худалдаалдаг дэлгүүрлөө ороод тэн дээрээсээ Green Score Nature гэсэн аппликейшнийг гар утсандаа суулгаад өөрийнхөө амьдралын хэм маяг болгон хэрэглээрэй гэж хүсэх байна. За бид бүхний дэмжиж айлсан та бүхэндээ баярлалаа. За маш их баярлалаа. За Сая түрүү нэг нилээ хэдэн зүйлсийг нилээ алгасаад явчихсан тийм. За яг ингээд дайн бол ингээд цаашаа үргэлжилсээр байгаа л ер нь тангууд улс бол мөх гэдэг нь бол нэлээд тодорхой болж байгаа. Энэ үйл явдал болж байгаа тийм. Ээлж дараалан одоо Монгол цэргүүдэд ялагдж байгаа энэ үйл явдал. За тэгэхээр ингээд тангууд улсын нийслэл Зүншин хот тийм. За энэ хот бол яг л ингээд далайн донд ганцаард нь арал мэт ингээд үлдэж байгаа байхгүй. Гаднаа Монголын их цэрэг төмөр бүсэл дээр ингээд бүслэгдсэн тий. За ингээ ихтгэл найдварын сүүлчийн дүүл нь бол ингээ мөхөж байгаа. За хаан болвол тий ингээл өдөрт нэг удаадаа юм уу гарч ирээд тий. Ингээ алсын бараа ширтдэг. Тэр алсын бараа нь болохоор нэг сүн усаас юм алтан усаас тусламжийн их цэрэг ирж магадгүй гэдэг боловч яг үнэндээ бол их Монгол улсын гадна бүсэлсэн тий. Энэ цэргүүдийг харахаас өөр юм хийж чадахгүй байгаа байхгүй. За тэгээд хот бол ингээд өсгөлөнд автж эхэлж байгаа. Хотын хүнс тижэл дуусаж ард иргэд нь бол ер нь бол өгсөн морины арьс тий гутлынхаа сур хүртэл ингээд чанж идэхэд хөрсөн гэдэг байхгүй. За дээр нь хатан голын ингээд чийг даагсан ингээд халдварт өвчин хотоор нэг тархаж эхэлж байгаа. Хатан гол гэхээр нэрээ тийм байна. Монголоос баруун уршаа юм байна тий. Одоо тэр Шинжаан Минжаан дээр явцсан байх гэдэг шүү дээ. Тангуудын шилдэг дайчд бол ингээд тулдаж биш одоо нэг өвчнөд нэрвэгдэж өгцгэж эхэлж байгаа байхгүй одоо бол. За тэгээ тангуудын хаан бол одоо сая тий бүр ингээд цаг хугацаа очих гээд ингээд яаж ч ингээд хичээгээд ингээд болохгүй байгаа. Бүх юм өөрийнх нь эсрэг ингээд хөдлөдөө штэ. За тэгэнгүүтээ сүүлдээ бол тэрээр бүр төвчхийн аргагүй болонгуудаа Монголын хөрөөрөө илчилгээж өөрийн биеэр бууж өгөхөө мэдгдсэн байдаг. Гэхдээ тэрээр нэгэн хачиргалтай хүсэлт байсан баг. Тэрээр би өөрийн биеэрээ те очиж бууж өгье. Гагцхүү хотын ард иргэдээ бэлтгэх өөрийн эд хөрөнгө агуурсыг базаахад 1 сарын хугацаа өгөөч гэж хөссөн байгаа. За үнэн хэрэгтээ энэ хугацаанд бол ямар нэгэн гайхамшиг тохиож монголчууд бүсэлтэд туслах болов гэж горьдсон эсвэл зүгээр л сүүлчийн удаа хаан ширээнд тухлахыг хүссэн ч юм уу те нэг иймэрхүү үйл явдал болж байгаа. Гэвч Монголын талд ч бас зөвшөөрсөн байдаг те. За гэвч энэ 1 сарын хугацаанд тангуудын хувьд бол амьдрал одоо ингээд те бүр сайжрах биш харин ч бүр мөхлийн ингээд бүр ингээд юм болоод байгаа байхгүй. За ингээд Монголын хүрээрөө одоо ингээд очихдоо хаан те их одоо асар их алт мөнгө эрдэнэс 9 цагаан тэмээ тэргүүтээ бэлэг сэлтийг бас авч очсон байгаа. Тэр Чингис хааныг одоо те бас ингээд өөрийг нь уучлж магадгүй гэдэг зүйлийг бас найдаж байгаа байхгүй. Гэвч түүнийг очих үед бол Чингис хаан бол те одоо нөгөө нэг шудрах хаан хэмээн өргөмжлөөд тэгээд ер нь бол яг ингээд тэнгэр тайлсан үйл явдал нь бас давхцаж байгаа байхгүй. Тэгээд хороож байгаа үйл явдал. Монголын уус товчонд бол яг тэнгэж гарч ирж байгаа. За ингээд Монголын үрлэг жанжид те хааны одоо гэрээслийг чан сахиж одоо Чингис хаан одоо чилээрхүү төд одоо ингээд хүлээж авах боломжгүй гэдэг энэ зүйлүүдийг бас давхар хэлж байгаа гэдэг. Янз янзаар ингээд бичсэн байдаг л да. За одоо ингээд ер нь бол Чингис хаан таал төгсчлээ тий. За таал төгсөхдөө энэ сая нэг хоёр янзаар ингээд ярьчлаа штэ. Нэг нь болохоор ингээд яг ингээд таал төгсгөөс өмнө тангуудыг одоо Бурхан хааныг бол Шудрах хаан гэмээр өргөмжлөө цаазалсан ингээд. Нөгөөх нь болохоор яг тангууд улсыг очихоос өмнө тангуудын хаан отоо Бурхан тий очихоос өмнө Чингис хаан таал төгссөн байсан ингээд. За тэр нь юу гэхээр Чингис хааны өөрийнх нь гэрээсэлтэй бас холбоотой байх магадлал өндөртэй гэж байгаа байхгүй. Тэрээр юу гэхээр Чингис хаан тэнгэр талихынхаа өмнө өөрийн одоо ингээд өхлийнхаа шалтгааныг бол өхлийг нууцлахыг одоо хатуу сануус гэж байгаа. Миний өхлийг бол гадагш одоо бүү мэддэг. Тангуудын хаан те одоо Лил Яваны одоо ингээд залгамжлагч бууж өгөхөр ирэх хүртэл ой гашуг бүү гарга. Тийм. Ер нь бол тэдний бууж өгтөл нь хэрвээ намайг одоо ингээд өхлөө гэдгийг сонсчих юм бол ингээд янз бүрийн үйл явдал хийж магадгүй гэдэг зүйлийг хэлсэн байдаг. За энэ мэтлэнгээр ингээд явсаар хагаад ер нь бол Чингис хааны дараа тангууд ус ер нь Чингис хааны одоо ингээд таал төгсөж байгаа үйл явц тангууд улсын мөхөл хоёр бол хоёулаа нэгэн зэрэг давхцдаг үйл явдал болж байгаа. За ганаа надаас асуух зүйл байна уу? Харин байна.
За. Одоо хоёлаа өмнөх дугаарууд дээр бас ингээд тангууд улс сайн даруйдыг ярьж ирсэн шүү дээ тий. Тэгэхэд чин нэгдүгээрт бас яг тангууд улсыг дайлах болсон нэг хэд хэдэн шалтгаанууд хэлээдсэн шүү дээ тий. Тэгэхээр тэр дунд чинь бас тэмээ гэж яригдаад байсан тий. Тэгэхээр Монгол улсын хувьд болохоор их Монгол улсын хувьд болохоор мэдээж тэмээ байсан уу байсан. Гэхдээ тангуудад бас нэлээд ихээр байх гэдэг тий. Одоо ч гэсэндээ 2025 оны энэ дэлхийн одоо байгалийн судалгаагаар дэлхий дээр одоо юу гэдгийг тэдэн мянган тэмээ байлаа гэхэд хоёр бүх тэмээнээс те тэдэн мянган тэмээ байлаа гэхэд Монголд 30 орчим хувь нь яг нөгөө нэг тангууд буюу те ер нь бол одоо хятад одоо өвөр Монголын нутаг тийм баруун хойд хэсэг те тэр хавцаанаа бол бас их хоёр бүх тэмээ их байгаад идэг байхгүй би тэрийг ажиглаж байсан. Яг хүн амдаа хуваагаад нэг хүнд ноогдох тэмээгээр бол Монгол нэгт орчиж байгаа. Тэг. Тий. Гэхдээ яг тооны хувьд бол урагшаага нэлээ их тэгж байгаа. Тэгээд одоо хизэн Чингис хааны таалал төгсөж байгаа үйл явц их бүрхэг болоод дуусчлаа шүү дээ хоёлаа тий. Тэгвэл тэн дээр хоёлаа жоох юм асууч. Одоо хүртэл Ордос гэж нутаг бий. За Ордос шиг бол одоо манай хүн гүрний бас нийслэл байсан гэж ярьдаг. Лууд хот болохоор одоо ард нийслэл нь тий хойд нийслэл. За урд нийслэл нь болохоор Ордос ордуу гэдэг. За тэгэнгүүт тэр бүс нутагт байжгаад тэрүүгээр явах замдаа ч юм өнгөрсөн байх гэдэг штеп. Тэгээд Ордос ч одоо хамгийн сүүлийн амьсгааг нь тээсэн ноос гэдэг ч үлээ байдаг гэдэг. Тий. Гэтэл энэ тангууд улсын чинь байрлал нь сая тэр баруун хятадын тэр баруун хойг тий байсан ирнээсээ яагаад энэ Ордосын энд ирээд өнгөрсөн болоо таарч юу? Сонин богоц. Юу шүү. Тангууд ус чинь өөрөө ингээд нэг юм муртаар ингээд оршин тогт. Харин бисээ газрын зүг нь хасан чинь нарийнхан уртлын байгаад байна л да. Тэгэхээр ер нь тэндээсээ шууд буцчих юм бол нэг ховдороо ч юм одоо ерөн зүг нь харах юм бол те эсвэл өмнө говоор орж ирээд ингээд хойш очих гэдэг байгаа байхгүй. Гэтэл ингэж урдуур яваад Ордсын тэр явд амьсгал хураасан бай тарах гэдэг байгаа байхгүй. Тэгээ одоо хүртэл тэнд нэг юм Чингис хааны сүүлчийн амьсгаа хураасан газар хэмжлэг газар байгаад идэгин. Яг гоо сүүлийн амьсгаа авсан унгас буюу тэр ноосыг л хадгалж үлдсэн газар гэж байгаа юм. Тэгээ Ордсыг бол тий тэгжил хэлдэг да. Би яг энэ талаар бол нэлээ юм нарийн юм ер нь бол нэг ярихгүй. Ер нь бол нэлээ нэм мэдэн л дээ уншиж мэдсэн, сонсч байсан маш олон хүмүүсийн ярилцлага тий бас ингээд юм мэднэ. Гэхдээ яг ингээд Чингис хааны таалт өгсөний талаар бол би нэг юм ярихгүй. Тэнд яг хөө тэгээд нэг юм хадгалж үлдсэн хамгаалдаг хүмүүс гэх мэтлэн би өөрөө Ордсд очиж үзсэн байхгүй. Тэгээд тэнд ингэж харчаад тэнд ийм хиймлэр зохиож те ингээд яваад идэх юм болов уу гүн болов уу гэж хэрэгэлж ирсэн. Хиймлэр зохиох юм байхгүй л те тэр чинь нэг тангууд аян дайнтай холбоотой үйл явдалтай холбоотой. За тэгэл нөгөө нэг юу байгаа штэ. Угаасаа нөгөө Монголын нуус товчоо алтан товчид нуусд чинь хэлсэн байдаг штэ. Өрөөсөн одоо амьсыг нь энд онголов, үнэн хүрийг нь тэнд онголов, хангаа хааны өвөрт бурхан халдун уулын одоо ард талд гэдэг ч юм уу ингээд нэг газар зүйн байршлын төлөв янз бүрийн зар заасан байдаг. Тэгэхээр ганцхан одоо оршуулга үйлдсэн биш. За тэгээ Гөлөгдөө Баатарыг чинь одоо Чингис хааны үнэн одоо хүрийг нь те авч ирээд дөрвөн хатанд нь 4 өдрийн турш одоо уй гашуудлыг нь тайлуулаад тэрний дараа одоо оршуулсан, онголсон гэл те. Онголохдоо бол одоо сая хэллээ шүү дээ. Өрөөсөн оймсыг нь тэнд, үнэн хүрийг нь тэнд гэхэр чинь маш олон нууцлаг газруудад оршуулсан гэх мэтлэнгээр яриад явдаг те. Ер нь бол мэдээж нөгөө нэг дэлхийн их хаан учраас те түүнийг дагаад нөгөө нэг юу гэдэг гэсэн шүү дээ. Ясын цайлган гэдэг шиг те. Одоо нөгөө нэг бунхны байгаагаалтыг мэдэх юм бол гаргаж ирчих гээд байдаг те. Гэх мэтлэн маш олон дагуур нөхцөл байгаа шүү дээ. Тэр болгоноос зайлуулж ер нь хийж байгаа байна. Тэр болгоноос зайлуулж хийж байгаа. Тэрнээс гадна бас нэг зүйл байгаа л да. Доктор одоо миний багш миний одоо яг магистрийн ажлыг удирдагч Довдон Баяр гэдэг хүн байгаа. Тэр хүний 2001 онд бичсэн язгууртны нэгэн бус шиг малтсан судалгаа гэдэг ийм судалгааны ном байдаг байхгүй. Тэр судалгаан дээр бас л яг 13 дугаар зууны үеийн хаад язгууртнуудыг хэрхэн яаж оршуулдаг байсан талаар бас нэлээд дэлгэрэнгүй судалгааны бүтээл бичсэн байдаг. Мантгой цэцэнгийн хатан кино үзчихсэн тийм. За тэр Мантгой цэцэн хатан кинонд дэр чинь нэг Батмөхт аян хааны баг хатан нэг энддэг дээ. За тэгээд тэр эндэн гут нь нэг үйл явдал болдог шүү дээ. Тэр үйл явдал ордонд нэг юм үүмээ сам үүсгдэг. Тэр нь юу гэхээр 100 ботго алаад энгийг нь бойлуул 100 хүүхэд алаад эхийн үйлүүл гэдэг үг байдаг шүү дээ тийм. За энэ бол бас л нэлээд ортой үг гэж байгаа байхгүй. За шалтгаан нь юу гэхээр монголчууд яг би одоо яг тэр язгууртны нэгэн бул шиг малтсан гэдэг номноос ишилж ярьж байгаа шүү. За тэгээд тэрэн дээр ингэж байдیں۔ За би одоо энийг л яриа тэгээд цаашаа ярихгүй шүү. За тэгээд тэрэн дээр ийм юм байгаа. Яг 13 дугаар зууны үед монголчууд ихэс дээд цаад язгууртнуудаа оршуулахдаа газрын өнгөд өнгөн хөрс байгаа шүү дээ. Энэ өнгөн хөрсийг яг нөгөө биологч нэг гоё хөрс хуулж авдаг шүү дээ. Тэрэн шиг хөрсийг хуулж авч
яг тэр хөрсийг хуулж авсныхаа дараа тэр хөрснүүдэд тустай газар тавина. За тэгээд доошоо газрыг нэлийн гүн ухна. Гүн ухаж чад хажууд дэш нь хөмөг хийн. За хөмөг хийнгуудаа тэр дотор нь одоо нөгөө нэг гэр орон те бүх юмнуудаа нэг хамт оршуулсныхан дараа буцаага нөгөө газараа булна. Булсныхаа дараа нөгөө газараа нөгөө нэг одоо нөгөө 1000 адуугаар гიშгүүлнэ гэж нэг өгүүлбэрүүд байдаг шүү дээ. Тэрэн шиг одоо ингээ маш олон адуугаар гიშгүүлж одоо газрыг нь ингээд ямар ч юуг болгоно. Ингээд тагтаршуулна гэсэн хөрсийг нь. За тэрнийхээ дараа одоо нөгөө нэг анх өнгөн хөрсөө тавина гэсэн үг байхгүй. За ингээд өнгөн хөрсөө 50 30 хэдэн жилийн дараа энэ ерөөсө байгальд яг ингээд байглаараа л ямар ч тэмдэг одоо шинж тэмдэг байхгүй. Гэхдээ энэ зөвхөн хаад язгуурт нь хаадын хувьд шүү. За тэгээд энийг яаж буцаагаад одоо нэг хэдэн жилийн дараа олдоггүй гэдэг зүйл байгаа. Монголчууд мэдээж нэг газар зүйн баримжаа одоо тэр уулын бэлд энэ одоо хавцалт гэдэг ч юм уу те ингээд нэг баримжаа айгу сайтай штэ. Гисэн хэдий боловч яг энэ доор манай хаан байгаа гэдгийг яаж мэдвэ гэдэг зүйл байгаа байхгүй. За тэрэн дээр чинь одоо яг саяны тэр кинон дээр гардаг үйл явдал буюу одоо тэр номон дээр ярьж байгаа галзаа. Жохон харгас сонсогдох баг. За энэ дээр бол яг тэр ботхыг бол тэг ингэнийх нүдэн дээр нь. Гэхдээ нэг ботхыг биш шүү. Маш олон ботхыг гэсэн үг шүү. Маш олон ингэний нүдэн дээр нь цус гаргаж одоо ингээ алдаг гэж байгаа байхгүй. За тэгээ яг тэр нэг хөрсөн дээр нь гэсэн үг шүү. Тэгүн гут чинь тэр нөгөө нэг ингээд ботхоо ингээд тэр үйл явдлыг харсан инг бол нүднээсээ нулимс туслуулаад яг тэр хэсэг газар ингээ тойрол эргээд идэг гэж байгаа байхгүй. Тойроод эргээд идэг. За тэгүн гут нь тэдгээр одоо амьд одоо ингэнэрийг төрийн хамгаалтанд авна. За тэгээ монголчууд ч нэг одоо Монголын нуус товчон дээр ч Амбаа хааны нэг тахилыг тахих гэж ингээл гарч ирдэ шүү дээ. Ихсийн тахилга тахих гэдэг. Тэр чинь юу гэсэн үг вэ гэхээр 2 3 жилийн дараа тэр одоо оршуулгын газар нь гэдэг ч юм уу тахилга тайлга зан үйл үлдэх гэдэг шүү дээ. За энэ үйлдэх гэж хахад чинь нөгөө ингэнэрийг чинь бүгдийн төрийн хамгаалтанд авцсан байгаа. Магадгүй эрсдлээ бодох юм бол 1 2 жилийн дараа хитэн болсон гэдэг байхгүй болж магадгүй. Гэтэл зайлшгүй 1 2 байх гэдэг шүү дээ. За тэгтэл яг нөгөө за энэ уулын бэлд манай одоо хаан байгаа даа гэл ингээл нөгөө ингээд агуулад очно шүү дээ. Очоод нөгөө ингээд тавих чинь ингэ чинь явсаар хагаад яг нөгөө нэг ботгоо таалалд өгсөн газар нь очоод ингээ эргээд идэг гэсэн үг. Тэгэхээр яг тэр доор одоо хэн байгаа вэ гэдгийг мэдээд яг тэр газар дээрээ одоо нэг зан үйлддэг гэсэн ийм баримт байдаг. Амьтан чин одоо жишээлбэл адуу чин өөрийн гэсэн нэг юм амьтны өөрийн гэсэн нэг зүн гэдэг юм уу нэг луужинтай гэдэг шүү дээ тий. Яг түүнтэй адилхан түүнд сэтгэлд нь ямар нэг юм хийгээд тэрийг 2 жилийн дараа эргэж гаргаж ирэхэд нөгөөд чи эргээ санана тий. Эсвэл тэр нэг үнэр юм уу эсвэл ямар нэгэн байгалийн юугаараа тэрийг эргээд олж байгаа тэр хэсгийг нь ашиглаад байна тий. Яг тэр чадамжийг нь ашиглаад байна тий. Ер нь амьтд чинь өөрөөсөө маш их ухаантай гэж ярьж байгаа шүү дээ. Шуу муу ч нь бол одоо баг цэг таслалаар ярьдаг, өгүүлбэрээр ингээ ярьдаг, цэг таслал нь хүртэл тустай байдаг гэх мэтлэнгээр. Тийм адуун дээр бол яа харахгүй тэр нэг байгалийн өөрийнх нь луужин гэдэг юм яригддээ шүү. Тэгээд нөгөө нэг нутаг гүдэг мүдэг гэдэг юм чи яваад байдаг. За ингээд нэг 1038 оноос хойш оршин тогтносон тангууд улстай 190 жил оршин тогтносны эцэст хувь тавилан нь бол монголчуудын гараар дуусаж те 1227 онд ингээд дуусгар болоод те эзэнт гүрний бүрэлдэхүүн болж орж байгаа те үйл явдал. За ингээд шинжлэх ухаан таны мэдхийн Одмондөр сувгийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар өндөрлөж байна. Нэвтрүүлгээ бас төгсгөл хүртэл үзсэн хүн байх юм бол их бас сонирхолтой яриаг сонссон баха гэж найдаж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Casa Da Vinci хотхон буюу 5 тухын дэд тансаг вилла Casa Da Vinci, за мөн эко үйлдэлийг ногоон оноогоор ураатай Green Score Nature аппликейшн хамт олон маань ажиллаа. Энэ хүн нэвтрүүлгийг бид өхөнд бэлтгэн хүргэдэг Америк сургуулийн түүхийн багш Маратхан танд баярлалаа. Сайн сайхныг хүсье. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худал агшлын банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.